Намайг надаас хуулбарлсан залуустай харьцуулах гээд байсан. Намайг надаас сурсан хүмүүстэй харьцуулдаг нь яаж байгаа юм бэ? LL Cool J is hard as hell. Battle anybody, I don't care, you tell. I excel, they all fail. Gonna cocktail, double L, must rock my bell. Хотын амьдрал сордог элсэл гэсэн үг шүү дээ. Нөхцөл байдлаа мэдэрч сордог элснээс хэрхэн хурдан гарах арга олж чадахгүй бол тэгэл дуусна. Дэмэ. Өвөө эмээ хоёр манай хороолыг бүгэлдэн даадаг эзэн шиг л хүмүүс байсан. Бид нэр сургуулиуд дараад янз бүрийн тоглоомыг тоглоно. Харин тэр хоёр миний үеийн хүүхдүүдийг хараад энэс сайхан амьдарч боломжтой гэж боддог байсан нь тодорхой харагддаг байсан юм. Яг тэр үед би рэпийг мэддэг болж тэр амьдралаас ангижрах боломж олдсон гэхүү дээ. Би дунд сургуульд байхдаа л хипхоп гэдэг хөгжмийг анх сонсож мэдэж авч байлаа. Нэг өдөр сургуулийнхаа хонглоор алхаж байтал миний өдөөс нэг хүү алхаж ирж байсан. Тэгээд 30-аад алхам ойрцсон чинь тэр ингэж дууж байсан юм. Тэр нэг ингэж дуулахыг сонсоод араас нь ард зогсохдоо энэ л юм байна да. Миний дурлаж хийх ёстой зүйл энэ л юм байна гэж бодсон. Тэр үед залуусын эд сонирхож байсан рэп хөгжмийг бэждэг газар бараг байдгүй байсан. Харин тэр л бэжлэг хийж эхлэх тэр мөчөд рэпийн төлөө төрсэн хүн гэдгийг харуулсан. Тэр мэрэгжлийн хэмжээнд рэп дуулж хэн гэдгийг харуулсан гэж хэлж болно л доо. 11 настай байхасаа л өглөж эхэлсэн гэхэд яриангүй лут залуу шүү. Тэр маш сэргэлэн дандаа өглөж явдаг. Маш их амбицтай. Дээр нэг төрөмгүй. Бид нар блэк парти, парк жимд байн гочдөг. Тэр үргэлж мекийг эзэгнэж чаддаг байсан. 14 настай байхдаа би эргэлт хийсэн. Өөрөөр бол улам сайжирч дараагийн төвшөнд гаргахад бэлэн болсон байсан. Бид өсч том болохын хэрээр элдвийн асуудалтай тулгарч дуу хоолойгоо илэрхийлэхэд бэрх байсан гэхүү дээ. Харин хипхоп тэр зовлонгоос салгасан. Yo, freestyle, y'all, what you know? Turn it up louder. Би олон армын студид бичлэгээ явуулж үзье. Бүгдээрээ надад татгал цайруу өгсөн юм. Тэгж байгаад би Рубентэй танилцсан. Яг ч танилцсан биш л дээ. Бараг өдөр бүр шахуу бичлэгээ явуулж шалдаг байсны хүчинд л нэг юм эргүүлж залгасан. Маш олон мессеж үлдээсэн байсан. Эх удаан хугацааны туршид маш олон мессеж үлдээсэн. Би Дэв Чимийн Taylor Rock-оор дамжуулж бичлэгээ явуулж үзсэн. Би үнэндээ тэрний хэм болго яах гээд байгааг мэдээгүй. Тэгж байтал нэг өдөр Beastie Boys-ийн Ad Rock гэж танигдсан Адам Хоровиц манад ирдэг бичлэгүүдийг сонирхсон. Тэгээд л тэр энийг сонсондоо гэдэг нэг хальс өгөхөөр сонсож үзээд бид нар бүгдээрээ инээс. Тэр дуунд энэ талаар өмнө нь ярьсан үгүйг мэдэхгүй. Тэр бичлэг эхлэхдээ хэрэг би зөв санаж байгаа бол их олон жилийн өмнөх явдал шүү дээ. Ямар тач хоолоогоо цэвэрлээд гэдэг үгээр эхэлдэг. Эхлэл нь инээдтэй санагдаад байхаар тэр хэсгийг аваад Beastie Boys-ийн нэг дунд оруулж байсан. Би анх рэхтэй 5 их сургуулийн оюутны байрны орчимд таарч байлаа. Би явж очиод "Жирэйку сони юм аа. Би чамайг хар ярьст гэж бодсон штэ" гэтэл тэр янзтай гэж хэлээ. Мэдээж тэр үед би нууц нэрээр дуулдаг байлаа л да. Надаас өөр цагаан ярьст байгаагүй байх гэж боддог. Би юунд гайхсан бэ гэхээр тэр 16 настай хэрнээ насандаа тохирохооргүй биетэй болохоор сонь санагдаж байсан. Гэхдээ уулзаж ярилцаад үзсэн чинь их гэгээлэг зан таалагдсан. Тэрэнд нэг дэвтэр байдаг байсан. Дүүрэн райм битсэн. Тэрнтэйгээ байн хамт юм. Би айнид бит дууга бичээд Расселд сонсгосон. Тэгтэл тэр яг хуучных шиг юм байна гэсэн. Анх сонсож үзэхэд их давгүй санагдаж таалагдсан л да. Тэгээд би тэрнтэй айнид бит гэдэг дуугаар нь анх танилцсан юм. Тэгээд Dangerous I Want You гэдэг хоёр дуугаа гаргасан. Агандаа аль нь single, аль нь дуувэ гэдэг нь нэг их анхаараагүй зүгээр л бэлэн байснаар нь Dangerous-ыг бичлэгт оруулсан. Ингэснээр тухайн цомгийг бараг ерөнхий өнгө төрхийг гаргасан гэж хэлж байна. Тэр single-ийг гаргасны дараагаар Def Jam Columbia Records-тэй distribution-ийг байгуулсан. Яасан гэхээр хамгийн анхны single-ийг ямар ч гэрээгүй гаргасан.
Колумбиатай хамтарч дуу бичлэгийн гэрээ байгуулах хүртэл гэрээгүй ажиллаж байсан гэхүү дээ. Би ягаад хипхопт дуртай байдгаа клубд очдгоо эсвэл цөөхөн очдог хүмүүст мэдрүүлэхийг хийжээсэн юм. Хипхоп маш хязгаарлагдмал байсан болохоор дуртай зүйлээ хүмүүстэй хуваалцахыг л хүссэн хэрэг л дээ. That I just wanted to share it because I loved it. Уг нь роктой бэлийг Mardi Gras-тай хамт хийх гэж байсан. Намайг ойлгож байна уу? Peter Piper буй Peter гэсэн үг л дээ. Тэр завсарлагыг хипхоп DJ-нэрийн дунд Pulse гэдэг нэрээр нь илүү сайн мэддэг байсан юм. Завсарлага өнгөрмөгц шууд райм залгаж явна. Дууны үлдсэн хэсэгтээ чадвараа харуулах энэ техник DJ-ийн дараагийн үеийг хуйлруулсан. Дууны эхлэл хэсэгт гардаг тэр завсарлага залуусыг ахин дахин райм өглөх боломжтой болгосон. Ахин дахин шүү. Тэр үед рэп маш их төгөж эхэлсэн. Бэжлэг тэгэхээр ашиглаж байсныг мэдэхгүй ч ямар ч үдэшлэг дээр очсон ч хангалттай сонс. Би Mardi Gras шиг дуу бичгийг үргэлж мөрөөддөг байсан болохоор Run DMC хоёрыг продюсерлсан юм л да. Тэгээд Mardi Gras-ыг мэддэг болсон. Тэгээд бид Peter Piper-ыг гаргачихсан чинь Run сонсчоод ингэж хэлсэн л дээ. Хэлэв үстэй чи хэрэглэж байсан. Ягаад гэвэл тэр үед Run L2 өрсөлдөж байсан. Ээлж мөчөөгөө өгөхгүй өрсөлдөж байсан юм л да. Run нэг удаа Run Crash Grew Рас энийг сонсдоо Рам маш их баярлаж байна гэсэн юм. Элин тэр бит Def Jam тэр бүү хэлээ Расселд хүртэл таалагдсан гэд боддоо. Бид нар бүгдээрээ л хөрс зэрэгэлтэйгээс гаралтай ижил фэнтэй адилхан хүчрэхэг биттэй байсан болохоор нэгнээс илүү гараагүй. Гэхдээ миний зохиосон битийг дурчиж үзээгүй шууд л хэрэглээд эхэлж гисэн юм шүү дээ. Peter Piper-ыг яаж хэрэглэх юм бэ? Тэгээд яах юм бэ? Сандраад л байсан. Би бүр яахаа мэдхэ байчихсан. Тэгээд л яагаад ингэдэг? Энэ битийг оруулж тэр чигээр нь ашиглаж эхэлсэн юм да. Нэг иймэрхүү байдаг дээ. Эл яхахгүй лууд. Ягаад гэвэл тэр бичлэгээ бэлгүй бүр Mardi Gras-гүй хийсэн гэж зүгээр л өөрийнхөө биччихсэн. Дэрний хоолойны цараа үг хэллэг бас битэн давдагдшгүй байж чадсан. Хип-хоп өмнө нь гаргаж байгаагүй цоошин тууралтыг бий болгосон юм да. Ер нь бол тесрэлтэйсэн. Бидэнд MC Shane Marley Scratch маш их таалагддаг байлаа. Бид нар маш сайн мэдэрч чаддаг байсан шүү дээ. Би Scratch нэмж оруулсан. Зүрх өвдгмөр хэмнэлттэй болох гэж тэр шүү дээ. Үнэхээр сайхан болсон. Би тэр эхлэхийн оронд хоолой дэвсэн Scratch-ээр эхлүүлсэн. Тэр үед бэдэн шиг тэгж хийсэн бичлэг бараг байгаагүй дээ. Их ховор байсан. Их чанга шууд тархинд орохоор янз юм. Миний хувьд бол зүгээр л нэсэд байхаар л тэр жигтэй авдчихж байгаа юм чинь. Яста гайхалт. Бид ээлд чиглэл өгдөггүй. Тэр зүгээр л ямар нэгэн сэдвээр райм эсвэл зүгээр л райм биччихдэг. Бид нар харин раймуудыг харж явгаад найруулдаг байсан. Заримдаа бүр мөрөөр нь ажиллаж, зарим нь дууны нэр болгож, эсвэл байрын сольж, энд тэнд оруулж найруулдаг байлаа. 8-аас 16 мөрийг нэг бадаг болгох, эсвэл хэд хэдэн мөрөөр нь наан цаана оруулж үздэг. Би ч бүгдийг уншаад хэвлүүл адил байдаг байлаа. Энгийнээр хэлбэл би бүх раймыг уншаад байрлалын соёлдог байсан гэхүү дээ. Тэр үед чинь гол төлөв 9 мөртийг нэг бадаг болгодог байлаа шүү дээ. Рик тэр хоёр гар нийлсэн залуус. Ягаад гэвэл би LL Cool J хэсгүүдэд дуртай. Тэр байдгаа Def Jam-ийн амин сүнс гэж гэмгүй. Def Jam чинь өөрийн гэсэн аялгууд. Өөрийн гэсэн өөрчлөгдөшгүй зорилготой шүү дээ. Тэр үед би өөрийгөө бараг сууд ухаанд шиг л боддог байлаа шүү дээ. Юу бодсноо л хийдэг байлаа. Харин одоо сууд ухаан гэж яривал арайч тэл гэх байлгүй. Яг зүгээр л халуун юм хийх гэсэн бодол байсан байх л да. Залууч байж дээ. Хүмүүс рэп гэж юу болохыг бараг мэдэхгүй. LL Cool J гэж хэн байдгийг бүрч мэдэхгүй. Тийм байтал тэр анхаарал татаад л гараад ирсэн. Тэр олон ч хүнийг мэднэ. Bruce Springsteen-ийн талаар бараг бүгдийг мэднэ.
Тэгээд л боломж гарангуут тэдний талаар райм бичиж өглөөд эхлэнгүүд анхаарлын татчихж байгаа юм чинь. Бүр Мадоннаг хүртэл хийгээд амжчихсан. The glory days with Bruce Springsteen. I'm not a virgin, so I know I make Madonna scream. You hated Michael and Prince all the way ever since. If the beats were made of meat, then they would have to be made. Rock the bell. Дээд шүүхэн ёс зүйн орооноос нэг удаа ирээ зэрэг үг хэрэглэхийн хориглосон. Харин тэр энийг сонсоод нэг их тоогоогүй л дээ. Намайг ээл рүү харсан чинь тэр өөдөөс ингэж боллоо. Би хэрэглэнэ. Гэхдээ гутаахгүй. Ямар тач өөрөөр хэлэх хэрэгтэй гэсэн. Тэр үед би олон дуу биччихсэн байсан. Олон хүн цугласан газар тайз хоосон байх үе бий. Тэр үед нь ямар тач дунд нь ороод юу чаддгаа үзүүлэх хэрэгтэй. Болохгүй бол тайз цэвэрлсэн ч болно. Яг тэрэн шиг л Rock the Bells дууг дуулах үед сонссон хүмүүс нь дуу шүү ороод шууд тайз руу гарч ирдэг байлаа. Сүүлдээ бүр кокаин хэрглэж гисэн юм шиг галзуурдаг байлаа шүү дээ. Хоосон тайзан дээр ганцаараа гарч ирээд дуулахад л хүмүүсийн сэтгэл хөдөлдөг. Яагаад гэхээр тэр дуу тухайн үед радиогоор явдаг эсвэл гудамжинд дуулдгаас тэс өөр шин зүйл байлаа шүү дээ. Тэгээд л татагддаг байсан байх. Rock the Bells-ийг анх гарч байх үед л ээлэл хэдийн орон зайтай болчихсон байсан. Ягав Crash Crew-гийн нэг бичлэг дээр нэг өрөөнд дотор ээлэл зогсож байснаа хайрцаг гэд орилдог доо. Тэр л байхгүй юу? Тэр нээлэлийн хувьд нээлт болж өгснөөс хойш жинхэнэ тоглолтыг тавьдаг болчихсон байсан юм шүү дээ. My radio, believe me, I like it loud. I'm the man with the box that can rock the crowd. Энэ залуу намайг далаар минь тавьж гэртээ хараад дууны үг бичмээр болгодог байлаа. Тэр үед өрсөлдөөн гэж энийг л хэлдэг байлаа да. Би биенээсээ дуу, бит, үг хулгай хийхийг хэлэхгүй. Өрсөлдөөн гэдэг бол Ryan ч вэ, DMC, эсвэл LL, эсвэл Dave James ч вэ, хэн ч вэ шин дуу хийх л хэлээд байгаа юм шүү дээ. Анхандаа бол цоо шин зүйл байлаа. Such a new thing. Яагаад вэ гэхээр хипхоп хөгжимд боломжийг алдалгүй шин зүйл гаргаж ирж байж л дээшээ явдаг юм шүү дээ. Because it was like the message is getting out. Клубд олж сонсохгүй зүйлийг л бичлэгээр хийдэг. Бичлэгийг сонсогчдод зориулж хийдэг учир нь ийм л дээ. Хүмүүсийн үлдсэн хэсэгт бичлэгийг зориулж хийдэг гэж ойлгож болно. Энэ бол тухайн цаг үеийн сайхан зүйл нь. Дэв Джеймс өөр хүний хийх хэрэггүй хийдэг байсан. Бүсгүйчүүд LL Cool J-д дуртай. Би бүр энэ залуу чинь харин ертөнцийн хамгийн сайхан залуу Playboy болох нь удаа гэдэг бодол төрж байсан шүү. Цэл залуухан дээр нь рэп дуулдаг гэхээр охид чинь бүр хойлроод өгөн шүү дээ. Бид нар охидын анхаарлыг татах гэж яаддаг байхад LL Cool J жинхэнэ шууганы эзэн гоц үзэгдэл байлаа. Хойлруулдаг байсан юм аа. Миний амьдрал өөрчлөгдөж эхэлсэн. Хүснээ авах чадaltaй болсон. 17 настайдаа ээждээ байшаа авч өгсөн гэдэл бодчих. Тэр бол миний замналын хамгийн бахархалтай мөчүүдийн нэг яах аргагүй юм. Тэр бол соронц. Хүүхнүүд тойроод л уйлалдэн шүү дээ. Тэр бол жинхэнэ авиастан. Бурхны илгээсэн хүн гэлтэй. Эдгээр тэр соло артист байсан чи манай Крукинийг хэвээрээ. Би тэдэнтэй хамт байхдаа маш даруухан байдаг. Гэхдээ би тэр хүмүүсээс болж энд байгаагаа мэддэг. Хэлэлд бүрэн итгэдэггүй хүмүүс байсан. DMC, Jay-Z гээд бүгдээрээ л Крүүтэй. Хэлэл харин соло артист цор ганцаараа ёстой солиоруулдаг байсан. Хэлэл бол хипхоп ертөнцийг бий болгож бүтээлдсэн лот хүмүүсийн нэг л дээ. Энэ ертөнцийн ДНК-гийн нэг хэсэг яалтчгүй юм. Крүү гэж байхаас ч өмнө өөрийгөө харуулж гарч ирсэн. Шилдэг бичлэг гэж сонгож шилэх боломжгүй. За яах вэ? Дэглэг гэхэд тэр өөрөө ч алийг гэж хэлэхээ мэдэхгүй. Тэр хувьсгалт гэж болохоор дуу бичсэн ч тэрийгээ ч мэдэхгүй. Тэгэхэд тэд Дэв Джеймиг хөтөлж явах хүн хэрэгтэй байсан. Тэр хүн бол LL. Яахааргүй тэр мөн. Маргаангүй. Маргалаач гэсэн хичнээн маргаадаж зүрхэхгүй. Энэ бол үнэн. Маргаадаж барахгүй юм чинь. LL чаддаг. Эр хүн шиг замтай, тэсөөр мэдрэх үйтэй, сууд ухаантай болохоор анхнаасаа л ялгарч чадсан.
Тэрний мандалтад Дэв Жэм ганцаараа нөлөөлөөгүй. Нөлөөлсөн бичлэг. Бид үнэхээр шилдэг бичлэгийг хийж чадсан юм, тийм ээ. Миний хамтрагчдын хийсэн бичлэг нь манай соёлыг бүхлээр нь дахин тодорхойлох үйс болсон. Дэв Жэмийг тодорхойлсон л доо. Залуучуудынхаа бичлэгийг хийж байсан. Тийм ээ. Хоорондоо зөв харилцаатай байсан. Өнөөдөр ч дэлхийн хаанч очоод ямар ч клубт ороод роктэй бэлийг тоглолбол бут авна да. Бут авахгүй байхын чаргагүй л дээ. Ямар ч үдшилэг болж байсан энэ дуу алж өгнө. Рокч байна уу? Өөр ямар ч хөгжмийн үдшилэг дээр явж ороод роктэй бэлийг тоглох юм бол яах ч вэ? Альж төрөлд ялагдахааргүй. Дан ганц хипхоп хөгжим гэж хэлэхэд хэцүү. Зүгээр л янзын дуу болсон болохоор хаанч явна. Хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж ярих нь. Хүн өөртөө итгэж зүтгэлтэй байх ёстой. 30 жилийн дараа эргээд харахад ингэж л хэлмээр байна да. Миний өөрөөр өрсөлдөх чадвартай байснараа гарч ирсэн минь энэ. Би хипхопчдод ямааны нөхцөл танилцуулсан гэж бодъё л доо. Харин намайг хинч ямаг гэдгүй юм шүү. Намайг тэгж хэлээгүй байсан чи хинч дахиж дуурсдаггүй.